Манайч кино өнөөдөр ингээд нээлттэй хийлээд за манай киног бол байгаль орчин аял жуулчлалын яам байх үед одоо хийх төслөн зурагдаж эхлэв. За үндсэн дэмжигчээр бол Эрдэнэмонгол компани орж ажилласан байгаа. Одоо энэ хөв байгуулах болон одоо говийн их дархан цаасах газруудад усцыг нэмэгдүүлэх ажлыг бол энэ компанитайгаа нэгдэж хийдэг. Сайхан зүйл байсан. Хүмүүс байгаль дэлхийдээ сайхан зүйл хийж өгч болдог байх юм тий. Өгснөөрөө бас амьтдад ийм сайхан одоо ус цэгийг байгуулад амьтад одоо ирж ундаах цэг болдог байх нь гэдэг бид нар ингээд зураг авалтын явцад харчиж байгаа байхгүй юу. Тэгээд дахин баярлалаа Эрдэнэмонгол компанийнхандаа. Эрдэнэмонгол компани зүгээс Баянгор аймгийн Шинжин сумын баян хөндийн алтны төслийг хэрэгжүүлэх эхэлсэн үеэсээ эхлэн байгаль орчны менежментийнхаа төлөвлөгөөнд маш олон ажил хөтөлбөрийг төлөвлөж хийж хэрэгжүүлж байгаа. Тэрний нэг нь бол мазаалаа хамгаалах хөтөлбөр байгаа. За байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамтай Эрдэнэмонгол компани угаасаа нийгмийн хариуцлагын хүрээнд тэр тусмаа байгаль орчны одоо менежментийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх ажлын хүрээнд говийн их дархан газрын хамгаалтын захиргаатай хамтарч ажилладаг. Тэр тусмаа одоо мазаалаа баавгаа хамгаалах хөтөлбөр дээр илүү хамтын ажиллагааны бас санамж чигтэй тэр хүрээндээ одоо гэрээ хилцээр хийгээд өнөөдрийн бидний бас ингээд нээлттэй хийж байгаа мазаалаа баавгааг хамгаалах одоо олон нийтэд таниулах маш чухал ийм шинжлэх ухааны баримтат киног одоо анх дэмжиж ажилласан бас одоо хувийн хөгжлийн хамгийн том хөрөнгө оруулалт. Тэгээд цаашид бид нар бас Эрдэнэмонгол компанитайгаа хамтраад говийн тэр экосистем баян бүрдийг хамгаалахад ялангуяа тэр амьтны ундны усны асуудал за дээрэс нь одоо зарим суурь судалгаануудыг хийхэд бас Эрдэнэмонгол компанитайгаа нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хүрээнд бол тодорхой үйл ажиллагаануудыг жил болгон төлөвлөөд хамтарч ажиллаад одоо гэрээгээ дүгнж ингэж ажилладаг. Би өөрөө яг болохоор 16 оноос ч одоо баг ингээ 10 жилдээ мазаалаа баавыг судалж байгаа юм байна. Тэгэхээр ингээд судалгаа шинжилгээний ажил маань өөрөө амар өртөг ихтэй. Одоо жишээлх юм бол бид нэр ингээд нэг талдаа очиход 1800 км замын бензин тоол тэгээд тэнд ажиллаж байгаа хүмүүсийн доор иж бид нар ч 30 хоног ажиллана. Хоолнд энэ бол зүгээр л нөгөө нэг ахуй хэрэглээний юм явж байгаа шүү дээ. Тэгэнгүүт тэрэн дээр чинь нэмээ бид нар судалгааны багж тэр дата мэдээлэлээ боловсруулах тэрийг олон нийтэд түгээх гэх мэт ингээ бас ингээд яг эрдэм шинжилгээний үйл ажиллагаан дээр хүртэл тодорхой хэмжээний санхүүжилт байдаг. Энэ дээр бас ингээд Эрдэнэмонгол бас ингээд тусч дэмжээ гэж ирж байна. Үнэн нь болохоор ерөөсөө ямар ч нэг тийм нэг төгрөгийн санхүүжилт авахгүй судлаачд ингээд бор төрхөөр явдаг байсан. Энэ тал дээр ер нь бас халууртай байгаа. Тэгвэл энэ киноны цаана одоо ганцхан одоо тийм говийн одоо амьтан говийн одоо экосистем за түүнийг дагсан амьдрал амьтаа бүхний тухай одоо сайхан бүхнийг ингээд хэцүү бүхнийг харуулж байгаа ч гэсэн те үүнийг санхүүжлэхгүйгээр яагаад ч хийж болохгүй. Монголынхан бол маш гоёор хүлээж авсан энэ төсөл дээр ингээд Эрдэнэмонгол маань ингээд манлайлан орж ирсэн нь бол те энэ бол Монгол их орондоо болон байгаль хамгаалагчид зэрлэг амьтандаа хийж байгаа хамгийн том гавьяан шүү гэдгийг хэлмээр.